бүгдээрээ сайн байцгаана уу? Росли тайраад ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд өнөөдрийн маань сэдв маш сонирхолтой, бас маш эерэг сэдв байх болно. Энэ юу вэ гэхээр таны амьдралд дараагийн 3 сард ямар гайхалтай зүйл тохиолдох вэ гэсэн ийм сэдвээр хийгдэхээр байна. За ингээд чаналтай маань үргэлж зүг байдаг. Та нартаа маш их баярлалаа. За дээр нь бас комментиг харамгүй хайрладагт баярлалаа. За дахиад дээр нь Интер номын дэлгүүрт маань тариу төзрийн маань багц худалдаанд гараад эхэлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань очоод хараад яг барьж үзээд мэдрээд авахыг хүсэх юм бол Интер номын дэлгүүрүүдээр зочлоорой гэж хэлье. За тэгэхээр бүгдээ уншлагаа эхлүүлцгээе. Ингээд группүүдтэйгээ танилцъя. За групп нэгийнхэн маань за нэгдүгээр групп бол энэ хүү гоё те. Одоо өөрийн юм шүтдэг бурхтуудтайгаа айгуу тийм холбоо тогтоож ярилцаж те байгаа юм нэг хүний зураг байна. За дараагийн маань карт болохоор Make a vision board буюу өөрийнхөө нөгөө мөрөөдлийн самбаруудаа одоо эргэн харж байгаа хүн юм да. Угаасаа мөрөөдлийн самбар жилийн ихэнд л хийгддэг штэ. За дараагийн маань групп. За Sync the Moon буюу ер нь бол маш гоё те юм дотоод зүрх сэтгэлээ тайвшруулах гэж өөрийгөө сонсох гэж одоо ингээ мэдрэх гэж хичээж байгаа хин нэгэн байгаад байна те. За тэгэхээр энэ гурван маань ингээд ер нь бол гуруула маш юм онцгой 3 зураг байгаад байна. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж татагдаж байгаа зурныхаа сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп нэгийнхний маань уншлага эхэлж байна. Групп нэгийнхэн маань ер нь бол ингээд сонголтоо ихтэй би бол та бүхнийг айгуу яг л нэг өөрийнхөө мэдрэмжээр яг л баг ийм байрлалтай суугаад те хин нэгэнтэй буюу чамааг ингээ ойлгодог одоо өөрийн шүтдэг ancestors одоо те ийм бурхад одоо юу гэдгийг тэр бүхэнтэйгээ холбогдож өөрийнхөө талаар айгүй их юм гүн ярилцлага одоо яриа хийдэг гэх юм уу да. Ер нь бол тийм хүмүүс маань айгүй их орж ирсэн гэж бодлоо. За тэгэхээр дараагийн 3 сард групп нэгийнхэнд маань ямар гайхалтай үйл явдлууд болохоор байгаа вэ? За Four of Wands карт маань гарч ирлээ. Six of Wands. За эхлээ бүх картуудаа гараад ирлээ. Энэ ширээ маань айгу хөдөлгөх ширээ учраас би буцаагаад хөдрөж татаж авч чадхааргүй юм байна. За Judgment. Nine of Pentacles. Seven of Wands. Ace of Wands. Eight of Cups. Yuck. Five of Pentacles. Та бүхэн маань ер нь бол зургнууд руугаа айгуу гоё анхаарал ингээ хандуулж гараа заяа. За Devil карт маань гарч ирж байна. Four of Pentacles. За окей. За хамгийн доотлолтой Queen of Pentacles. За энэ дээр тавьчих. За тэгэхээр нэгдүгээр группийнхэн маань хамгийн ихний карт Four of Wands карт бол маш тогтвортой. Одоо яг нөгөө таны
сонголтын зурагтаа ингээд айгуу гоё төгс нийцэх ийм тогтвортой, аз жаргалтай үндэс суурь ингээд нөгөө тавигдсан маш гоё ийм аз жаргалын карт байгаад дий. За гэхдээ дундуур нь бол нэлээд бас олон чаленжны энергиуд орж ирж байгаа боловч эцсийн дүндээ бол та энэ 3 сарын хугацаанд маш гоё те яг нөгөө өөрийнхөө дотоод мөн чанарыг олсон ийм гоё ийм шифтийг хийх нь гэж хэлнэ. За эхний картнасаа бугаасаа яваад те ингээд за эхний карт маань маш гоё тогтвортой. Та өөрийгөө ингээд бодно те. За ер нь бол миний ажлууд суур нь бол айгүй гоё тавигдчихсан. Хаашаа нэгэн тийшээ ганхад нөө маш гоё бат бүх суур тавигдсан. За дээр нь ер нь бол та маш олон хүний ингээд дотор магадгүй жоохон өндөр зэрэглэлийн карьер одоо ахидаг одоо нэг хашдаг гэж ярина те. Хашдаг дээр нь айгүй тийм одоо хүмүүсийн анхаарлын төвд байдаг гэдэг нэг хүмүүс идэг шүү дээ. Ер нь бол яг нэг тийм төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу? Өөрийгөө маш сайн одоо мэдэрч чаддаг, өөрийнхөө дотоод руу айгүй сайн өөрийгөө айгүй сайн ойлгож чаддаг те. За тэгэнгүүт judgment card бол ер нь бол яг юм шүүлтийн карт. За шүүлтийн карт танд ер нь бол ингээд те юуг сануулж байна вэ гэхээр хэрэгцээгүй зүйлсээс одоо татгалзах цаг нь болсон буюу таны амьдрал одоо үргэлжлэх нь те Nine of Pentacles буюу энэхүү эмэгтэйн карт маань за эрэгтэйчүүд маань байж болно штэ. Энэ карт маань юу гэдэг вэ гэхээр ингээд нэг юм independent woman буюу те нэг тийм өөрийнхөө амьдралыг айгуу гоё ингээд аваад явж чадaltaй, чадвартай яг нөгөө түрүүний хэлдгээр те нэг маш олны дундаас ингээ айгуу тийм онцгой нэгэн гэдэг шиг таныг хараад хүмүүс одоо яаж хэрхэн ингэжтэй мундаг ингэж ажиллаж амьдраад те өөрийнхөө бүх зүйлийг зохицуулаад яваад идэм болоо гэдэг нэг ийм бишрэн шүтгч нар ер нь бол жоохон ихтэй. Гэтэл яг ингээд таны одоо энд одоо хийх ёстой зүйл гэх юм бол за Seven of Wands карт маань ийм нэг тэмцэлтэй карт байгаадаас те. Тэгэхээр би энийг бол өөрийн тань айгуу тийм дотоод зөрчил юм уу л гэж ийм энерги. Яагаад тэгэхээр эхнээсээ ингээд та гадна талаасаа одоо хүмүүст маш гоё харагдаад байгаа боловч таны дотоод сэтгэл буюу та ингээд те нөгөө яг сонголтын зураг шигэ ингээд өөрийнхөө найз нөхдөө ямарваа нэг юм ярина гэхээсээ илүү айгүй тийм нөгөө дотгошоогоо зөвхөн өөрлөгөө ингэж өнгөдөг өөрийнхөө одоо дотоод хүнтэй ярилцах за нөгөө талаасаа одоо өөрийнхөө бурхадтай гэж яриа шүү дээ. Өөрийн яг шүтдэг ямар ч зүйл байж болно. Тэнд бол те одоо тэр зураг бол таны яг өөрийн чинь ертөнц ахгүй юу? Одоо нөгөө өөрийн чинь шүтэмширдэг хэн нэгний ийм ертөнцид та нэвтэрч тэр хүнтэд нэгэн зүйлийн талаар ярилцдаг. Гэтэл яг эндээс харахаар за Ace of Wands бол айгүй тийм spark та те та бол угаасаа spark байна. Олонний анхааралд байна. Гэтэл яг ингээд дотоод сэтгэлдээ бол маш их ийм хоосрлыг маш ийм гуниглал те ганцаардал хаягдалт урвуулт ч гэдэм үү те нэг иймэрхүү зүйлүүдийг маш их мэдэрч байгаа ийм хүн байгаад байна. Гэхдээ хамгийн гоё мэдээ нэх юм бол та 3 сарын дотор буцаад өөрийнхөө Four of Wands буюу эхний картын тэр нэг тусгаар нэгтэй нэг юм одоо өөрийнхөө яг ийм жанжин шугамаа алдахгүйгээр дунд хэсэгтээ нөгөө нэг shift хийгдээд өөртөөгөө жоохон өнгөж ярилцаад маш гоё зүйлийн талаар те одоо ингээд нэг өөрийгөө одоо дараагийн түвшинд ер нь бол цэнэглэн л гэж ойлгоно штэ. За тийм shift-ийг маш гоё хийж чадах нэ. Буюу хамгийн сүүлийн карт Queen of Pentacles карт бол те яг энэ дээр одоо дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр те энэ Queen of Pentacles карт маань маш гоё юм одоо юу гэдэг
таны сэтгэл зүй доктортой, таны хүрээлэн байгаа хүмүүс таныг бас доктортой байгааг мэдэрнэ. Бараг ингээд тэ нөө эргэн тойронд ч юм байгаа ан амьтад те одоо юу гэдэг бүх хүмүүс ингээд нэг юм танд энергийн хувьд айгүй тийм сайн татагддаг. Тэ бүр ингээд татагдах дайны тийм нөгөө шифтийг хийж байгаа байхгүй. Гэтэл энд бол тэ нэг жоохон юм Nine of Pentacles-ыг одоо ингээ харж байгаа бол ийм айгүй гоё дэгжин эмхтэй байгаад байгааз тэ ийм гоё хинч миний амьдралд орж ирэхгүй байсан ч окей те би бол яг ингээ гоё урагшилтаараа урагшлнаа гэд ингээ нэг юм бодолтой боловч яг ийм одоо нөгөө шүүлтийн өмнө гэдэг шиг өөрийг чинь ямар нэгэн байдлаар одоо жоохон өөрчлөгдөх цаг ирсэн те гадна болоод дотоод сэтгэлийнхэн тэнцвэрийг маш сайн олох хэрэгтэй гэсэн ийм нөгөө нэг одоо юу гэдэг юутай мессежтэй ер нь бол нэг ийм уншлага болох нэ. За Five of Pentacles бол энэ хоёр карт маань бол за энэ дээрээс ширин дээрээс авах юм камер маань хөдлөнө. За Five of Pentacles The Devil хоёр картаа ингээ хардаа те. Тэгэхээр энэ карт маань яг энэ хүмүүс маань ямар их одоо гонигтай те шархалцсан, уйлцсан, хаягдцсан те одоо ингээд нэг The Devil карт маань энэ картн дээр бол айгүй тийм нөгөө зодуулчихсан эмэгтэй карт байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө нэг эцсийн дүндээ өөрсдийнхөө гадаад дүр төрхийг одоо халахалж хин нэгэнд таалагдах гэж нөгөө амьдрдаг гэдэг нэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр зүйл таны одоо дараагийн 3 сард арай өөр төвшөнд хүрэх буюу та илүү дотгошоогоо илүү нөгөө дотоод хүүхэд гэж ярьдаг да. Тэгээ ер нь бол тэр одоо зүйлийг хайрлаж инрэх, өөрийгөө ойлгох, өөрийгөө одоо юу гэдэг юм бэ нэг юм эмчлэх гэх юм да. Ер нь бол нэг ийм айгүй том зүйлийг хийж чадах одоо ийм 3 сар болох нэ. За тэгэхээр Air of Cups энэхүү карт маань те хэрэггүй зүйлийг ер нь бол тавьж явуулнаа л гэсэн үг. Air of Cups бол за тэгэнгүүт judgment-аар ингээд таны амьдрал арай өөр өнцөг, өөр shift шал өөртэй нэг юм дотоод ертөнцийн одоо нэг тийм эрен хайгуул гэдэг шиг нэг юм одоо миний ярьж байгааг яг сайн ойлгохыг хичээгээрэй. Би нэг ойрд ерөөсөө нөгөө нэг юугаа хийгээгүй, уншлага хийгээгүй. Ер нь бол айгүй тийм 50 орчинд хэдэн өдөр ингээ бараг бясалгацсан учраас ер нь бол ам хэл маань жоохон ээдрээд жоохон сонирн байгаа шүү. Гэхдээ би яг энэ газар хийчихье гэж бодоод өнөөдөр ингээ уншлага хийж байгаа. За тэгэхээр энэ зүйлсийг та айгүй сайн бодох хэрэгтэй. За Hanged Man бол таныг яг одоо хөрсөн дээрээ буух те өөрийгөө дахин өнгөж харах логик ухаан буюу те яг ингээд та яг энэ амьдралд та өөрөө яг хэн байх гэдэг нь те бусад гадны хүчин зүйлсүүд танд тийм хамаатай зүйл мөн үү? Би яг хамаатай гээд айгүй гоё ингээд гүгээдсэн чинь миний дотор талын ертөнц маш гонигтай, бүүдгэр тэ ийм нэг ямар нэгэн зүйлээр халахлагдсан ийм ертөнцид би орсон байна гэдэг зүйлийг л та айгүй одоо харж ингэж одоо нөгөө нэг амьдралдаа айгүй том ийм өнцгийг харах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол та энд яг сууж байгаа байрлал шиг те өөрийн одоо яг ийм шүтэж явдаг одоо ийм нэг бурхадтай холбогдох замаар өөр дээрээ маш том юм эргэлтийг хийх ийм нэг 3 сар болох нэ. Тэгэхээр ер нь бол тэгээ нэг гайхамшигтай ер нь бол энийг би бол миний хувьд бол гайхамшигтай зүйл гэж хэлнэ. Яа гэх юм бол биднэрт өөрийгөө өнгөх цаг гарч ирнэ гэдэг бол одоо тэгээ хэн болгонд ингээд тохиолдоод дээдгүй бас ингээ урсгалаараа хитлэл хэдэн жилтэй ингээд нэг хүмүүсийн алга ташлтанд ингээд тавих гээд явж итэл нэг л өдөр ингээд хин чиш болоод ч юм уу те хин чиш нь ч та хаашаа ер нь бол нэг л мэдхэд та
ганцаараа байх энэ агшин ирэхэд та өөрөөрөө байж чадаагүй байна гэдэг энэ үнцгийг олоод харчих юм бол эцсийн дүндээ тэр бол аюу хамгийн аимшигтай зүйл байж бас болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй энэ уншлагыг үзээд та ер нь бол аль болох гоё чимээгүй орчинд өөрийгөө сонсох гэдэг бол бүр маш чухал. За Улаанбаатарын тэр нүргэн дотор те Улаанбаатарын тэр пижигнэн дотор Улаанбаатарын за тэр их хөдөлгөөн дотор хүн ер нь бол хаач очоод ер нь өөрийгөө сонсож чаддаггүй. Тэгэхээр нэгдүгээр группийн маань болж өгвөл гоё амралтын өдрүүдээр ч юм уу те ажилтаа бол тэгээд ажилгүй бол хамаагүй шүү дээ. Хизээл бол хизээ гарч ирнэ. Биднэрт хамгийн гоё нь урагшаага одоо богдвол голын эрэг гэл те жоохон ингээл нөгөө хотоос чүүд гарахад л бид нөгөө байгаль хэрүүгөө очичдаг шүү дээ. Яг тэр үед та яг өөрийнхөө дотоод ертөнц рүү нэг өнгийгээд үзээрэй. Тэнд бол маш олон зүйл таныг бачууруулж байна. Тэгэхээр энэ зүйлээ та шифт хийж чадна гэдэгт итгэлтэй байна. За тэгээ ер нь энэ уншлагыг үзэж байгаа хүмүүст маань бас энэ маш их утга учиртай зүйл байх гэж найдаж байна. Тэгээ гоё юм гэхээрэл би одоо жишээ нь мэрэгэн дээр болвол те та машинтай болох нэ та яста байртай болох нэ гэд эцсийн дүндээ нөгөө материалын зүйлсээсээ илүү бид нар ерөөсөө л бид нар яг хийн те бид нар яг юуны төлөө амьдарч байгаа илээ миний яг одоо үнэт зүйлс юу юм ч гэдэг юм уу те тэр тал руугаа илүү нөгөө ингэж орж хаяж гэсэн өөрийгөө сонсож өөртөө ярилцах нь бүр хамгийн дээд одоо нөгөө аз жаргал яагаад байхгүй юу. За тэгэхээр ер нь бол нэг иймэрхүү нэгдүгээр группийн маань байла. Тэгээд та бүхэнд маань хэрэг болсон гэж найдаж байна. За тэгээд энэ хүрээд уншлагаа өндөрлүүлье. За ингээд нэгдүгээр группийнхандаа амжилт хүсье. Баярлалаа, баяртай. За ингээд хоёрдугаар группийн маань уншлага хэлж байна. За хоёрдугаар группийн бол Vision Dashboard-оо яг нөө хүсэл мөрөөдлийнхаа дашбордыг яг одоо хийгээд байгаа мó. Өмнө ингээ хийцэн байсан дашбордоо те ингээд буцаж гаргаж ирээд одоо харж гин үү эсвэл яг ингээд гоё те яг юм самбар шиг юм дээр хийцэн бол хийсээгүйгээ дүгнж сэгнж байгаа ч юм уу те. Ер нь бол ийм гоё мөрөөдлийн жагсаалт гаргацсан түүнээрээ ер нь ажиллаж байгаа ийм хүмүүс маш өндөр магадaltaй шүү дээ те. Ер нь яач ч одсон энэ сонголтыг хийнэ гэдэг мөрөөдлийн самбарыг мөрөөдлийн жагсаалтыг та бүхэн маань мэддэг юм хүмүүс байх нэ хөтэлдэг. За тэгэхээр бүгдээрээ ямар ч сан бүх картуудаа гаргаж ирсний дараа уншлагаа эхэлчихье. Хоолоо маань жоохон сөөцөн байгаа. Яг Knight of Wands. За дэстал нэг тэмээн дээрээс наран ойрхон гэдэг шиг. За энэ нэг ширээ маань нэлээ хөдлөд байгаа учраас айтаа хаахгүй бол. За энд бол нөгөө та те тэмээн дээрээс нөгөө нар хараад зогсож байгаа юм шиг л байна. Нөгөө тэмээн бүр дээш олицсан өөрөө амар тийм нөгөө спарктай те нөгөө толгоон дээр нь юм нэг хөөрхөн гал мал хасцсан хэвээр нэрээ нөгөө Wands барьцсан те бүр ингээд айгүй тийм гоё юм спарктай байна шүү. Ер нь бол эхний карт маш олон гоё зүйлсийг өгүүлдэг карт байгаа. Одоо тэгээд яхаа Vision Dashboard-оо бодонгуудаа барыг trip хийх гэдэг юм шүү те. Нөгөө хамаг юм хумаа ингээд явцсан. За Ace of Wands, за Spark. Энэ Knight of Wands айгүй хөөрхөн зурагтай юм аа. Энд одоо ингээд нөө хамаг юмаа багилцсан бүр амар юм адал явдлыг ирэлхийлэгч хүний зураг байгаад байгаа байхгүй юу. Жижигэн цүнхээ барьсан те эндээ юм гоё саваагаа барьсан богц ингээ бүх юмаа бэлтцэн айгу хөл нүцгэн ёо. За Seven of Cups, Two of Wands, The World. Ер нь бол хоёрдугаар группийн маань айгүй хөвгөлтэй юм аа. Нэгдүгээр группийн сая амар тийм нөгөө deep уншлага боллоо.
айгүй deep гүнзгий уншилт болсон. 2 дугаар группийнхан бол надад айгүй тийм дахиад тийм уншлага болчихуудыг гэж би жоохон санаа зовсон чинь надад бол айгүй тийм нэг айгүй хөөрхөн энерги те нэг бүр ингээд яйда эцгээдтэй ингээд яг ингээ мөрөөдлийнхаа жагсаалтыг харангуйта одоо яг нөгөө айгүй бол битсэн зүйл нь бүр ингээ ойртцсан. Тэнгүүд ингээ гинт нөгөө амар нөгөө ухаан орно гэдэг шиг те бүр хамаг юмаа ингээл нөгөө пижигнүүлэл барьж аваад ингээл одоо юунаас эхлэхээ бүр мэдгээ ятсан. Нэг ийм сонирхолтой энергитэй уншлага болж байх чинь за Two of Swords за Hierophant карт маань гарч ирсэн. За араас нь Justice карт. За Sun карт. За Sun карт аваад дуусах ёо. За тэгэнгүүт нэнд бүр айгүй гоё энерги байна. За одоо тэгэл нэг кино шиг ярина да одоо те. За ямар ч 2 дугаар группийнхандаа баяр хүргэе. Та бол үнэхээр одоо дараагийн 3 сардаа өөрийнхөө төлөвлөсөн дашборд буюу те мөрөөдлийн самбартаа хүрэх ажлаа нэлээд ингээд эрчимжүүлэх нэ. Айгүй нөгөө Spark чинь айгүй тийм нөгөө хүсэл тэмүүлч айгүй гоё ингээ хөдлөх байгаа байхгүй юу? Тэ энд одоо яг ингээ хараа зогсож байгаа шиг. За тэгэнгүүт л хүүе тэ одоо нөгөө хугацаа чи юу лээ 4 сар одоо ингээ 5 сар би ийм ажлууд хийх хэрэгтэй байсан байна. Да гэлтэй пижигнэл тэ энд ерөөсөө ингээл хамаг ингээл нөгөө галчин дүрлцээл асаал тэ за одоо өстой ингээл хийд шүү яад шүү гингүүтээ бас айгүй хөөрхөн ингээд зогсолт хийгээд ингээд чиний сэтгэл бол ингээд бүр ингээд юу юуг л ингээл ороод ингээл бүгдийг ингээд хийчих чамд юм ирч хүч байгаад байна. А гэхдээ чи хамгийн гоё сонголт хийсэн нь юу вэ гэхээр за ээж агаарай те бодох ёстой. За магадгүй би энд ингээд маш олон жагсаалт ингээ гаргацсан байна. За энийгээ би магадгүй энийг би энэ сард хийж чадахгүй учраас ингээд урагшин дээшин доошин дөрөөрөө гэд нөгөө Hanged Man чинь өөрөө айгүй тийм яг нөгөө хөрсөн дээрээ будаг, logical ухаанаар юмыг шийддэг, төр зогсолт авдаг. Ер нь бол маш ухаалаг карт. Hanged Man-ыг бол тэгж хэлнэ. За Seven of Cups гэдэг чинь төөрөгдөлтэй. Яа төөрцөн те. Нөгөө нэг баахан дашбордоо ингээ харангуйтаа яг нөгөө төрөний хэлдгэр те энэ урагшаа энэ хоошоо орох гэсэн биш те. Би одоо энийг амжихгүй учраас энийг тгийгээд нөгөө жоохон ингээ тэрэн дээрээ нэлээ ингээд хөдөлгөөн оруулж байгаа л гэж ер нь бол ойлгож байна. За Two of Wands карт маань дахиад гоё ингээд ийм sparkтэй дахиад нөгөө гоё галд өлчин амар гоё ингээд юу ч асцсан дотоод галчин асцсан байгаа хгүй. Тэнгүүд миний те магадгүй та нөгөө амжихгүй учраас зарим зүйлүүдэд ингээ хасаад яг хамгийн priority буюу те миний хамгийн ихэнд хийх одоо зүйлүүд маань аль хэлээ гэд ингээд одоо ирэмблэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал ядаж ингээд 3 хийх ёстой ч гэдэм үү. Магадгүй та ингээ 10 хэдэн жагсаалт гаргацсан байжснаа одоо буцаад те за хамгийн өмнөцөнтэйгээс нь эхлэе гэд ингээ гоё ботчихж байгаа байхгүй. За World card бол эхний нэг цикл дуусна, дундаа завсарлага авна, дараагийн цикл эхлэнэ л гэсэн ер нь бол нэг ийм утга санаа. Тэр бол Hanged Man-тэй одоо баг одоо Hanged Man одоо байна гэдэг чинь та эхнийхээ нөгөө цикл буюу та одоо яг ингээд төсөлж хэлэх юм бол за одоо ингээд те нөгөө энэ хэсэг энэ бүлэг ингээд дууслаа. За дараагийн бүлэг рүүгээ орохдоо одоо хэсэг жоохон бодоод дахиад нэг тактикийн юм хийх ёстой гэдэг зүйл дээр л нөгөө priority гэдэг байгаа шүү дээ. Хамгийн чухал зүйлүүд миний хайл хэлээ гэдгээ ирэмблэх гээд байгаа чинь л энэ ахгүй юу. Гэхдээ та дундаа бол таны гал ингээд хасаад дургшлах гээд байгаа ч гэсэн та бол бодно. За Seven of Pentacles карт маань ингээд нэг юу гэдгүүлээ маш их юм
төвчээртэйгээр ургацаа хураах ийм карт байдаг. За strength карт маань өөрийгөө та хит их хүчлэхгүйгээр шийдэх буюу айгүй гоё ингээд те өөрийгөө маш гоё аргадаж те ингээд нэг айгүй гоё зөөлөн байдлаар ингээд үдсээр агаад ямар нэг юм ингээд ер нь бол ингээд хүчлэхгүй гэсэн үг те юмыг нөгөө байгаагаар нь хүлээмжшүүрнэ гэдэг шиг энэ карт бол айгүй гоё юм нөгөө өөрийгөө хайрлаж байгаагийн л илрэл ер нь те за би өөрийгөө хайрлая би одоо энэ яг одоо жишээ нь те энэ олон зүйлүүдийг хийнэ гэвэл би үнэхээр миний мэдлээс сэтэрсэн давсан зүйлс байх нэ. За окей гэдэг нөгөө нэг айгүй гоё ингээд одоо үр дүнгээ эргэж хараад байна гэсэн үг шүү дээ. Одоо хэдэн хувьтай явж байгаа гэдгийг харангуйтаа айгүй ингээд хурдлахыг хүссэн ч гэсэн юу гэдэг за үр дүн бол нэг энэ хавцаа явж байна. За би энэ жил ядаж те миний хувьд за 90 хэд биш юм аа гэхэд би нэг 80 эд рүү орё доо ч гэдэм үү. Тэр энэ бол өөрийгөө маш гоё хайрлаж зөв нөгөө явж байгаагийн илрэл. За Four of Wands карт бол таны одоо бүх одоо нөгөө планууд чинь маш гоё юм юу явна. Одоо тогтвортой тий ийм ганхашгүй яагаад гэвэл та дахиад нөгөө эргэж харангуйтай юмнуудаа эренбэлцэн бүх юм чинь айгүй гоё урсгалаараа маш гоё зөв явна. За Two of Swords бол тий нөгөө хүчлэхгүй гэдэг ер нь бол логик би яваад байна уу гэж харж байна. Ингээ хоёр сэлэм барьсан ер нь бол дотроо бодох юмаа ботцсон хийхгүй гэсэн зүйлээ хасаж чадж байгаа байхгүй. Яа тэгэхээр тэгээ заавал нөгөө чадахгүй юмаа хүн ингээд нөгөө одоо хөрсөн дээрээ буугаад бодно гэчээр те бодонгуудаа өөртөө айгу хатуу хандаал те за би энийг заавал хийх ёстой байсан шүү дээ гэл те өөрийнхөө бараг эрүүл мэндийг өхрөөл одоо те шүн орой суугаал дараараа гэл төмөн юм хийхээсээ илүү та энэ удаадаа бол зүгээр гоё калм буюу маш гоё тайван гэд нөгөө урагшлахаар шийдсэн. За Hierophant бол таны эрдэм мэдлэгийг илэрхийлнэ. Энэ бол та маш ухаалаг явж байна. Та дараагийн 3 сартаа бол бүх юмаа ингээ саяны хийснээр ингээ сайхан зэгцлээд маш гоё ингээ тайвнаар ухаалгаар тэ маш гоё хөрснөөрөө буусан юм шийдвэрээр урагшлах нэ. За Justice бол шудраг усны карт буюу нь бол ер нь бол нөгөө тэнцвэрийн карт байдаг те. Надад юу өгнө би түүнийг ингээ буцааж өгнө гэсэн ер нь л нэг ийм шудраг усны карт буюу энэ бол яг Hierophant карттай ер нь бол төстэй. Тэгэхээр та ер нь бол ингээд маш гоё те юу хийхээ мэддэг, яаж өөрийгөө хайрлахаа мэддэг, хизээ ямар зүйлийг зөв хийхээ мэддэг те. Одоо буруу зуршил хэрвээ байдаг бол тэрийгээ ингээд одоо амьдралаасаа гарангуутаа тэрнийхээ оронд одоо тийм ийм зорилтуудаа ингэж сөргүүлж оруулж ирэнгүүтээ одоо тийм цаг зав айгу зөв зарцуулж чаддаг өөрийнхөө хийн гэсэн юмыг маш гоё ингээд тийм нэг юм нюанстайгаар одоо нөгөө өөрийнхөө мэдрэмжинд одоо маш гоё найдаж явдаг айгу тийм нөгөө зөв замдаа явж байгаа хүн гэх юм уу. За тийм ер нь бол 2 дахь группийнхэн бол үнэхээр nice. Маш гоё юм хөнгөн, funny, айгу гоё уншлага боллоо. За тийм хамгийн сүүлийн карт маань Sun карт те. Sun карт бол таротын хамгийн гоё дээд карт байгааддаг. За тэгэхээр та энд яг л те нөгөө өөрийнхөө яг л бодлоор бүх юмаа хийн. Тэгээ маш гоё өөртөө итгэлтэйгээр алхах нэ. За тэгэхээр зуны хэдэн 3 сар бол таны хувьд одоо нөгөө төлөвлөсөн төлөвлөгөө чинь маш гоё одоо нэг юм дарамтгүй, шахалтгүй ингээд урсгалаараа ингээд маш гоё ингээд биелээд үргэлжлэх нэ. За тэгэхээр 2 дугаар группийнхан маань ийм уншлага боллоо. Тэгээд ямар ч байсан гарчиг маань гайхалтай зүйлсүүд гэж байгаа тий. Гэхдээ би гайхалтай зүйлс гэл тэгэнгүүттэй би та нарыг материалын зүйлсийг бол мэдээж ярихгүй. Аль болох гоё vision тий өөрийнх чинь зүн мэдрэмж яаж өгчих гээд байгаа тий таны одоо өөрийгөө үнэлэмж чинь юу байгаад байгаа юм хүсэл мөрөөдлийнхаа төлөө хэр алхаад байгаа гэдэг л уншлага болно шүү дээ ер нь бол. За тэгэхээр
2 дугаар группийн маань энэ хүрээд уншлага маань өндөрлөж байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийнхан маань Sink the Moon гэсэн картын сонголтыг хийсэн байна. Тэгэхээр 3 дугаар группийнхан маань магадгүй нөгөө 1-р группийнхантай жоохон төстэй уншлага болж магадгүй санагдлаа. 1-р группийнхан ер нь бол жоохон deep-тэй уншлага болсон. За 2-дугаар группийнхан маань маш хөөрхөн funny уншлага болсон. За ингээ 3-дугаар группийнхан маань ямар уншлага болохыг бүгдээрээ харцгаая. За эхлээд бүгдээрээ хүчрүүдээ гаргаж ирнэ. За яг л эхэлж байна да. За Ten of Wands картаар эхэлж байна. За энэ карт бол таны амьдрал маш их ачаатай байна. Page of Swords арга замаа олсон. Seven of Wands маш гоё төвчээртэйгээр те гоё хүлээх болно. Маш гоё ингээд те hard working хийх болно. Wow, World card маань гарч ирлээ. За, Air of Cups яг хэрэгтэй карт байлаа. King of Knight of Pentacles. Oops. Yeah, Four of Cups. King of Wands. Hanged Man. Seven of Wands. За хамгийн дотлын карт Empress. За. За ер нь бол 3 дугаар группийнхан бол бас л маш гоё. Маш гоё нэрг, маш гоё shift хийх нэ. За яг одоо бол таны амьдрал Ten of Wands буюу те энэ картыг авахар жоохон камер хөдөлж байгаа учраас уг нь авчмаар л байна. За ингэж жагаад авчт юм уу. За Ten of Wands карт маань энэ жоохон амар карт байгаа. За тэгэхээр та ер нь бол яг л ийм нөхцөл байдалтай байсан гэдэг буюу өнгөрсөн цаг дээр ярих болно. За ер нь бол таны сонголтын карт бол те бүр ингээд нүдэн наад яг нөгөө deep sink гэдэг шиг өөрийнхөө дотор руу одоо бүр ингээд ийм чөлөөт уналт хийн гэдэг шиг те нэг өөрийнхөө дотор руу ингээд одоо өнгөнөө л гэсэн үг шүү дээ. Өөрийгөө бүр ингээд дотор талаасаа ингээд маш гоё сонсхийг хүсэж байна. Өөртөөгөө холбогдохыг хүсэж байна те. Таны амьдрал яагаад гэвэл маш их юм ачаатай урагшлагад маш хүнд ажил төрөл те одоо хайр сэтгэл юу байдیں۔ Те ер нь бол Wands card бол inspiration буюу нөгөө inspire одоо өөрийн чинь юм цог гал дүл хиймэр лундаа гэх юм уу. Ер нь бол тийм одоо нөгөө цаваа картууд маань ер нь бол тийм зүйлийг илэрхийлдэг те. Тэгэхээр та ер нь сэтгэл санааны хувьд байж болох хамгийн яг доод түвшиндөө гэдэг шиг ер нь нэг тиймэрхүү жоохон нөхцөл байдалд ингээд орсон байна. Гэхдээ та арга замаа хамгийн гол нь олсон. Энэ арга замыг та Page of Swords картаар олсон буюу те би одоо те энэ зүйлийг бол би яг ингээд одоо энэ могоонуудыг та яг энэ тараа нөгөө ингээ ойртуулад ер нь бол харагдаж байгаа сэлэм ингээ барьсан мадаад тэгэхээр сэлмээр нөгөө могоонуудаа ингээд юучгүй цавчаад унгааж
чадгаар дайны өөрийнхөө одоо гоё замыг олсон байна гэсэн үг. Тэгэхээр та бол энэ зүйлийг одоо дараагийн 3 сард багтаж ер нь хийж дуусгана. Дуусгасны дараа танд одоо байж болох таны амьдралд байж болох бүх зүйлсүүд таны амьдралд ирнэ. Танд мөнгө ирнэ, хайр ирнэ, яагаад тэгэхээр Empress карт маань ийм маш гоё юм одоо нөгөө юутай карт байдаг. Одоо эмгтээлэг энергийн ер нь бол хамгийн дээд одоо төрөллийн карт дээр нь бүх зүйлийг татдаг. Тэгээ одоо та ерөнхийдөө бол ингээд дотоод сэтгэлээч ингээд таньж ирж гэн гадаад одоо бие хаагаа ч гэсэн бас давхар ингэж нөгөө хайрлаж ирж байгаа ер нь бол нэг ийм гоё энерги гэдэг байхгүй юу. За тэнгүүд та энэ зүйл дээр бол мэдээж маш их хичээл зүтгэлийн үндсэн дээрээс гарна. За дэлхий карт гарч ирсэн таны амьдралын нэг маш том онцгүй мэдрэмж өгсөн, уналт өгсөн зүйлс дараагийн 3 сартаа дуусах нэ. За дуусангууд та нэг хэсэгтээ болвол нэг юм юу вэ? Одоо жоохон яг өөрлөгөө өнгөх хэсэг хугацаа хэрэгтэй буюу танд амралт хэрэгтэй. Яг ер нь л ингээл нэг амралт зугаалгын цаг ирж штэ. За тэгэнгүүт та тэр үед юу хийх вэ гэхээр яг ийм deep sync-гээ буюу одоо өөрлөгөө маш гоё ингээ өнгөж орох тэрхүү зүйлийг хийн. Амьдралынхаа нэг том хэцүү хаалгыг хаагаад дундаа айгүй гоё амралтыг аваад тэгээд шинэ одоо та бий болох нэ. За Air of Cups карт бол танд хэрэгцээгүй зүйлүүдийг тавьж явуулаад баяртай гэж хэлж чаддаг ийм маш гоё хүчрхэг карт байдаг. Яагаад тэгэхээр энэ карт бол та өөрөө чинь таны өөрийн амьдралд хэрэгцээгүй байгаа зүйлийг байлгах гэж хичээхгүй орхих ёстой гэдэг энэ бодлыг авна гэдэг бол ер нь бол одоо маш хүчрхэг л хүний шинжилтэй ер нь бол тэгэхээр нөгөө нэг зуураад идэх хүмүүс байдагтэй ингээд зуураад тавьдаггүй тэр зовлонтойгоо үргэлж ингээд цуг байх юм шиг ингээд нэг төвхтэй амьдраад идэх хүмүүс ер нь бол байдаг. За ер нь бол хүн болгон нэг тийм хэсэг үе байна Ерөөсөө тэгдэггүй дандаа хүн гэж байхгүй штэ. Тэнгүүд та энд хүрээд зогсож байгаа буюу энд та бүхнийг одоо ингээд нөгөө сэлэмдэх ёстой байна гэдэг зүйл ойлгоцсон. За тэнгүүд та өөрийгөө ингээд шууд гоё мэдрээд эхэлж байгаа хгүй би ганцаараа ч гэсэн амьдрч чадах юм байна. Заавал ингээд нэг хүний ингээд тусламж болохгүй байгаа хүмүүсээр ингээ өөрийгөө хүрээлүүлчихэд тэднээс би тусламж авах гад ингээ хичээгээдсэн биз дээ гэтэл би өөртөө эзэн болоод ингээ явж чадах юм бол би болдсон биз дээ гэдэг нэг үнцгийг яг энд та ингээд олчж байгаа байхгүй. Nine of Pentacles бол яг тийм тусгаар эмхтэй, тусгаар эрхтэй өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадах тайны тийм хүчрхэг одоо ганцаараа ч гэсэн яг би бүх юмаа зохицуулаад явж чадах юм байна гэдэг зүгээр мэдрэмжийг л авчиж байгаа. Хүн бол ганцаараа нэг амар тийм дайчин баатар шиг явах гэдэг шаардлага байхгүй. Зүгээр таны өмнөх хүрээлэл танаас явж болно. Гэхдээ дараагийн шинэ хүрээлэл буюу дахиад өөр нөгөө community гэж ярьдаг шүү дээ. Өөр хүрээлэн байгаа хүмүүсийнхаа одоо энергийг солиснороо таны амьдрал илүү дээрнэ л гэсэн ер нь санаа. За тэнгууд та ер нь бол ингээл яг өмнөх одоо нөгөө хэрэгцээгүй зүйлсүүдээ ингээ орхицсон хүн чинь яах вэ гэхээр Four of Cups буюу хүнд no гэж хэлж чаддаг хүн болчихж байгаа байхгүй юу. Нөгөө ялгаж чаддаг болсон. Энэ зүйлсийг бол би надад шаардлагагүй учраас би энэ зүйлсийг үгүй гэж хэлнэ. Гэт нөгөө өөрийгөө гоё ингээд нөгөө сонсоод шийдвэрээ гаргаад айгу зүг урагшилж чадна гэсэн үг. За Nine of Wands карт бол таны spark буцаж ирж гэн таны одоо галд үл буцаж ирж гэн буюу Ten of Wands-оор дууссан. Тэнгүүд Nine of Wands карт маань бол яг юм яг л за одоо л өстой жинхэнэ нэг гоё ингээд нэг ийм хүчтэйгээр нэг урагшлаад
Гэт ингээ өөрөө чинь дотор ингээ нэг гоё ингээ гал хасаад ирэх үе байхгүй юу. Гэхдээ танд мэдээж маш олон юм сөргсөн те сөргөлдсөн бодлууд өөрийгөө няцаасан бодлууд буцаад нөгөө хуучин те энэ хэцүү байдал руугаа ингээд бараг очиж дэмүүч гэд боддог ч юм уу те нэг тиймэрхүү бодлууд мэдээж ирэх таны дотор бол үргэлжийн цохилт өгж нөгөө тэрсэлцээр байх болно. За тэгэхээр энэ тэрсэлдээнийг та ер нь бол давж чадах юм бол таны амьдрал маш гоё ингээд нэг эргэлтийн цэг хийгдэх гээд байна. Тэгэхээр энэ зүйлсийг бол та өөрийнхөө одоо тэ дотоод хүчийг сэрээж чадсанараа буюу яг энэ эмэгтэй шиг те өөрийгөө сонсож чадсанараа энэ бүх зүйлийг ялгах ингээ боломж чинь гарч ирнэ. За Seven of Wands карт би яг ямар учиртай төгсгөл хавцаа гарч ирсэн бэ гэдгийг нэг тодруулъя. Oops. What's the Seven of Wands? Яг танд хэлсэн те. Ер нь бол яг гоё баталгаажаал гараад ирлээ. Ер нь бол яг ингээд өмнөх нөгөө шархалсан зүйл рүүгээ та ингээд буцаж ерөөсөө болохгүй. Яг энэ жанжин шугамаа айгуу сайн бариарай те өөртөө амлалтандаа үнэнч байгаарай. Ирээдүйд хамгийн гол нь одоо нөгөө энэ зүйлс бол таны хувьд одоо энэ шарахтай энэ айгүй хүнд ачаа таны хувьд угаасаа анханасаа хэрэггүй байсан учраас та энэ зүйлийг тавьж явуулснараа айгүй гоё тийм шин одоо vibeтэй шин өөрийгөө бүтээх гайхамшигтай гоё эмхтэйг эрхтэйг ингээд одоо өөрийгөө маш гоё шинээр бүтээх боломж ч гарч ирэх гээд байна. Эргэж битгий хараад гэсэн санаа. Ер нь бол эргэж харсан ч байсан те болохгүй шүү гэд нэг өөртөө гоё зөөлнөр хэлээд те өөрийгөө хүлээмжшөөрөөд окей ийм бодол орж ирж гэн тэр хүмүүсийг уучлчаач те тэр асуудал чи яг нэг асуудал биш байсан штэ цэгцэрсэн л агаад те тэр хүмүүсийг одоо уучлах тэр одоо юу гэдэг асуудлуудаа яа гэм буцаж ингээ нэг жанхууралтах гад аах тийм бодол орж ирэх юм бол нэг айхтар ингээ үгүйсгээд авахгүйгээр окей те надад нэг юм бодол ороод ирлээ. Гэхдээ би шийдвэрээ гаргасан. Hanged Man бол logical буюу жинхэнэ нөгөө тэнгэрийн биш газардаж яг өөрийнхөө яг хөрсөн дээр хөлөөрөө гიშгчээж нөгөө шийдвэрээ гаргадаг. Тэгж хийсвэр юм гаргадаг хүмүүс биш байхгүй юу? Тэгэнгүүт та энэ жанжин шугамаа юусаа алдаж болохгүй л гэсэн юм утга байна. За тэгэхээр 3 дугаар группийнхан маань бас миний хувьд бол маш гоё уншлага боллоо гэж найдаж байна. Тэгээ миний хувьд ер нь бол яг юм дотгошоогоо өнгийсэн айгуу тийм нөгөө хэсэг ингээд нөгөө ганцаараа байж айгуу гоё өөрийгөө сонсох юм нэг боломж надад олцсон. Тэгээд яг энэ одоо газраасаа би та бүхэнтэйгээ ингээд хийж гин. Ер нь бол уншлага маань ч гэсэн нэг тийм vibeтай угаасаа яг юм энергийн төвшөнд яг нэг юм vibeтай олчлоо. Тэгэхээр мэдээж хэрэг сонсож байгаа та бүхэнд маань ч гэсэн энэ зүйл яг энэ цаг хугацаанд хэрэгтэй байсан л гэсэн үг. Мэдээж хэрэг энэ зүйлс хин нэгэнд сонсогдохыг хүсэхгүй бол хин нэгэн сонсохгүй л гэсэн үг. Тэгэхээр бүх юм нөгөө нэг цаг хугацаатай гэдэг шиг те бүх юм утга учиртай гэдэг шиг та бас үүнийг сонсох хэрэгтэй байсан байна. Тэгэхээр аль алах ингээ өөр дээрээ хэрэгжүүлэхийг одоо хичээгээрэй. За ингээд 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баяртай.